За энэ удаагийн дугаарын оролцогч бол Хишиг Дэлгэрэгч. Петросын шатгуун түгээх станцын түгээгчээр ажилладаг. Намайг Хишиг Дэлгэрэгч 54 настай. Петрост ороод одоо 8 жил болж байна. Энэ оролцогчийг сонгосон шалтгаан бол шинэ жил нь болох гэж байгаа. Найз нөхдөс тарах юм байна уу гэж байгаа л өөр тарахж аваад өмсөд авчих шүү дээ. Тэр ямар өөрчлөлтийг хий гэж бодож байна? Аль болох хэрхэн хувцсны загварын тусламжтайгаар жингээ хасаж харагдуулах вэ гэдэг тал дээр би бол өөрийнхөө зүгээс зөндөө их зөвлөгөө өгнө гэж бодож байна. Өдөр тутамдаа ч гэсэндээ тэгээ шинэ жилээр ч гэсэндээ. Энэ хүнд бол чоолк бол ерөөсөө хэрэггүй. Миний харж байгаагаар бол хүмүүсийн гаргадаг хамгийн төгөөмөл алдаа дэлхийн хамгийн хөөрхөн болно гэж зүтгэдэг. Өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг л гаргаж ирээд болно зүгээр. За тэгвэл наад өөрчлөлтөөс ч эхлэх үү. За энэ гайхалтай өөрчлөлтүүдийг хамтдаа хийгээд явцгаая. Одоо хэдхэн минутын дараа би өөрийгөө шал өөр хүн болсон байгаагаар харахыг маш их хүсэж байна. Үнэхээр догдолж байна тэрэнд бол. Энд хараад танайг намайг өөрөө сайн дүүрсэн. Би бүр хин бэ гэд таньд гараа өөрчлөгдсөн байл. баярын мэнд хүргье.